үзэгчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэйгээ жолгож байна. За ингээд өнөөдрийн манай зочин бол Өвөр Монголын кино үйлдвэрийн удирдаач, манай Өвгөн шүү гэсэн киноны одоо удирдаач Боо 80-тайгаа. За энэ дэвэл манай Өвөр Монголын үндэсний дууралгийн бүлхэмийн уртын дуучин мөн ч одоо манай Өвгөн шүү киноны одоо гол тоглогч Бэлэг Баатар. За сайн байв. Одоо удалгүй Өвгөн шүү гэсэн кино одоо үзэгчтэй хүрэн тийм ба үзэгчтэйгээ жолгох болсон. Одоо жолгох болсон. Өвгөн шоу 2 жил гараа хугацаа өнгөрөөгд одоо малчин түмэн үзэгчд түмэнтэйгээ дөнгөж жолгох болж байна. Тэгээ Баатар яг сайхан бас их аажтай. Тэр бас том дүрийг тоглосон. Нэг өөрөө уртын дуучин. Надад шил нэг гайхаж сайхан ааж тахалцсан. Би хөдөө байсан чинь одоо 9 сарын үед бас усан дээр грэний авч байгаа сууж ирсэн. Тэгээд надад ус очоод. Жинийн кино юм. Би кинод орж ирсэн чинь үнэлэхэд би чинь нэг тайсан. Уул нь орж ирсэн. Яг орж ирсэн. Би ч бас яг тайсны орлогчтой ингээд дугаан дуулаад одоо бүх юм болчихдог. Манай кинонд ороосон жаа би санаж би одоо бараг болохгүй гэж бодсон. Тэг ирээд надад тэр болсон амар тур гэж юм шиг. Тур гэсэн. Намаа жиг хичээдэг болсон. Наавшин тэр одоо яг гол сэрэл тэр бис жалуугийн үеийн тоглохын үеэс одоо жоохон жалуужуулах үед энэ чинь бодож байхад нэг нүүр тарган бол 80-аад оны үеийн одоо яг өвгөрүүл энэ чинь хэдэн үе жалуу үеэс нь өвгөртөр тоглоно. Тэгэхээр чи энэ нүүрийн чираа чи нэг хүнээд мараатай хүн тэр жорхот бол нүрийг өгшрүүлэхэд муу шүү. Их муу. Тэглээ ерөн Баатрийн хавьд очив Мануусын бодлоор бол энэ киног ингээд үзсэн одоо Баатрийн хавьд яг хоёр цаг үеийн юм. Тэгтээ одоо мэрэгжил байдаг шүү дээ. Бүр нь уртын дууд авьяастай уртын дууд багтай энэ уртын дууд юм хавьд. За мэрэгжлийн хавьд бол нэг хүнийг ингээд ичгэд бол амархан. Тэгтээ одоо яг хоёр ингээд үед хоёр нийгэмд амьдарч байсан хүний хавьас. Чи одоо тэр дүрийг ингээд бас хамааргүй. Хамааргүй шүү. Би өдөөдөө байсан болохоор бас яхаа амьдралын талаас ялгаж шүү дээ. Одоо бас тэгээс яхан бас гаагаас. Тэгтээ яалаа гэдэг тэр дүрийг өгтөөгөл яалаа хүчтэй. Аль талаар илүү хүчтэй чи өөрөө нэрэгжүүлээ сая. Энэ бол бас нэг энэ урлагийн тусгай боловсрал хүртсэнгүй тоглогчийн ийм хүн анх удаа кинонд орно. Тэгээд тэр дуулан ахвай талбай шингэлт. Ингэнээр энэ их хүчээр шүү. Тэгэхээр энэ давчилбал нэг хүн дүүрэг таарсан. Энд бас амарга өнгөж авж гарах. Манус цаг их бачим. 9 сарын 25-нд машин одоо хөдөлгөөд одоо эхлээд жураг авсан. Улирал одоо бүр намрын сүүл болоод жас орох гэж сандарч байна. Хитэн болчихсон. Энэ үед одоо энэ 1 сар дотор бүгдийг энэ хүнээ 60 жилийн тийм ба түүхийн хугацааны учрыг энэ 1 сар дотор шүүдэл барсан. Тэгтээ яг ийм улсууд тэр тоглолтод тэр амьдрал юм болчихсон шүү. Тэр яаж удирдаач хүн тэр хүний жүжигчэнд нэг жоох юм ингээд сануулсаад ингээд сайхан амьдралын ямар хөтлөөд байвал тэр бол яг нэг тоглож их ор мөрг байхгүй, уул мөр харагдахгүй харин амьдралдаа байгаа шиг болно. Гэрээс хонор аваач уу? Одоо амар уу чи? Наач. Хөлдмэн өсгөө танилсан. Өчөөхөн хүнд хөрөнгө мөнгө гэж өгөө. Өчөө өргөе. Самбарын сонин дэлгэж өргөжж байна. Ханаа дахиад эргэжүүлээд бодоход
Ястай алтай кино хийх юм бол би Дуудаснаас жоохон мөчөртэй юм байл. Тэгэхээр энэ кино чи юм аль талдаараа нэг өөрөө нь оролцсон хүн чи бас мэдж байна. Энэ найруулагчид одоо удирдаачид адилгүй. Зарим хүн бол энэ ингээд системаар үзэгдлийнхээ дармаар юм. Тэр бол эдэнд жижигчин цай. Сэтгэл тасрахгүй тийм ээ да. Дармаараа дараа удаа би ямар хөдөлгөөн хийн, энэний дараа юу болно. Бүр миний энэ чинь бүр өсрөөд хамаагүй шууд өвгнөөс нь эхэлчихлээ. Энэ үзэгдлийнх нь дарам нь ус таарахгүй. Тэгмээд урдаар энэ нөгөө дараа нь юу ярих нэг нэгээр нөгөн. Тэгэхээр чи эдэн чинь хийгээгүй хүн чинь уулан болгодно. Ийм учраас. Чи тэрнээс яхад болгоомжлохгүй чим дараалаар явуулсан. Тим дараалаар хийхгүй бол би өсөрж хийхгүй бол энэ чаг дотор энэ киног сүудрлж амжих. Тэгвэл сүүлийн үеэс одоо наавшин тэр ариун одоо сэтгэж бодсон. Одоо бүр тоглоод гаргасан одоо гоё байна уу? Яг лажавын тэр үеийн одоо яг жалуугийн үеэс улам сүрлэг улам гоё болгоцсон биш үү? Баатрын тоглосон юм. Баатрын тоглосон одоо үеийн хүнээ үжигчдийн юу штэ. Ванда хаажа багш жалуудаа ямар сэнгэн сүм байсан гэсэн. Сэнгэн сүм байсан. Тэр хүн чинь үнээр дуугаан дуулаа цаахан тэнд яваад тэр юмыг одоо гаргана гэж манай хүн одоо тэр орой нэг одоо нэг сүнийн жижиг байна да ч. Сүнийн жижиг үү. Тэр нэг танхаартай гэдэг харин. Нэг жижиг чинь танхаарын яг тоглосон дөрнийх нь тэр нэрэн чинь яг үнэн хүнээр нэр нь Сэржим. Бид нэр кинонд бол Гүнжмаа гэж байна. Тэр дүрийг тоглоод тэн дээр Гүнжмаатай уулзч та. Гүнжмаатай адуу нэрлээр яваад Гүнжмаагийн дараад цагаан чай уучгаад өөжтэй нэг гурван цаахан ярьж чай уучгаад тэгээд арай насныг одоо хэн мэн алж шүлмөл болж ууж өөжтэн цагаан дуу мод болж өгч хүүхнийхээ сэтгэлийг татчих. Тэр нэг тэгээд одоо арай яг одоо тэр нэг кино нэмч одоо найрлагч наадагийн найрлагчийн одоо тэр үгээр одоо тэгээд арай нөхөд Гүнжмаатай одоо янгалж шүү дээ. Тэр гарамаар оруулж бас нэг яг үнэндээ хэлбэл чи яаж тоглож чи өдөр цагт чи одоо ярэ бүр инээж тоглосон цагт яаж тоглосон юм бэ? Одоо яг одоо тэр хичээд одоо тэгэл тоглоод одоо кинонд үзээд бас хэсэг үзэжээ. Чи өөрөө нь одоо тоглосноо үзээд юу вэ? Одоо бас санааны батлаад байна шүү дээ. Санааны батлаад байна. Тэр үзээд Баатар яг сайхан таны жаавраар яг таны авъя гэсэн санаа гаргаад дийлж өгдөө. Гарсан. Гарсан гэж. Давуулчихсан гол. Чиний тэгээ хэсгийн үлсэн бол одоо яг сайхан одоо уулцсан, оройн уулцсан тийм ингээд нэг төвөрсөн хэсэг байна. Төвөрсөн хэсэг аймаар эвгүй шиг ингээд тийм нэг зураг байсныг би одоо тэр кино хийж одоо тэгээд тэр киног нь одоо яг хийхлээр одоо тэр машин одоо өнөөр харж очиад аймаар хачаа өвгөө тиймэр гэрлээрээ тийм олон хүн харж ийн. Тэгэхээр одоо ингээд төврөөд одоо тийм одоо яг юм уу шүү дээ. Чи энэ одоо би чинь нааж байна гэж би Баатар шээ гэж. Ингээд уулзсан. 2 сар уулзсангүй чи яг та 2 жил шиг санагдаад байна. Сайн Гүнжмаа. Би ч адилхан шүү. Тантайгаа уулзах хүсэл. Хаажмаагийн нэг нас үнэндээ үнээр гэлэрсэн нас нэг нас. Тэр хүн их романтик үнэндээ хэлбэл шогтой хүн. Шогтой юмр наадаж тэрнээ өнгөрөөлт бол үнээр арин нуграл бодрол тон аяа. Тэр ярим нуграл бодлын донд энэ хүн тэгж баясангүйгээр явна. Тэгээ чи энэ бүс тэрнээ ховын энэ хайрын амьдралаар нь авчилсан чи их төвөвтэй тэр. Нэгдүгээр нь тэр чин аав маамын ган санаагаар нэг 16 их хүнтэй суулгачихлаа. Хүүхэд чухалтай тэрэндээ өөжиж болмоор ийм нэг хүнтэй суулсан. За тэр нь ч гэсэн 2 жилийн мөлийн хайртай болоод тэрий додомдоод жөөгсөн болсон 2 жилийн дараа нас барчихлаа. Эригээд 2 дугаар ч одоо юу шүү дээ. Вангийн тэр одоо ван биш одоо тэр чи одоо хушууныхаа нэг бэйл зарж ирсэн өөрөө нэг хүн тэнд хушуу 80 тэнд хүн танилж болж өгч. За за энэ дуртай гөөж хааж энэ дээр оцсон. Ингээ 2 дугаар их нэр явуулчихаа. Бас нэмтэй их нэр болчихжээ тийм.
3 дугаар нь болохноор нь одоо өөрөө адууны ирлэр яваад олоод авдаг гүнмаг мүжингүүтэй. Тэгээд тэр кино хийж их үед би чийл. Энэ зүйл яг нөгөө анх удаага энэ хүний ирэхэд тэр үжиж манайс одоо кинон дээр тэгж хийдэг юм гоо. Овчос он дээр энэ үжид нөтөрч гэсэн хийчихвэл бас монголчууд дандаа өөрийгөө дордуулж битлээ гэж юм. Киноны үннээр хийвэл арай тийм шүү хийвэл улам сайхан харагдах юм болов. Гэвч одоо манай овчос он миний шинэрхүүл болчихсон да. Угуул гогшин нөтөрч яачихсан нэг говчстай өвдөлтэй нэг ус мөсөн ширлчихсэн шахуутай нэг хүүхэн гачин гой хүүхэн хүмүүс нь борогжун боловч гой хүүхэн харагдав. Энэ үжингүүтээ дурлаа шүү. Өөрөө тэр чинь ани харийн талаар ганч уу болчихсон нэг өхнөр байя энэ отгоо хүн чинь нэрийн төдий. Тэрийг үжээд үжингүүтээ өөрийнх нь тоосон. Тэр бол одоо яг үнэн амьдралд мөн Лажуугагийн амьдралд тэгээд таарсан. Үнээр нэг энэ хүнийг тэр тоогоод энэ үнтэй сайн болтоход явчихжээ энэ хүн. Тэгээ энэ нэг үлгэрийн би бол тэрийн их одоо тэрнийх нь одоо юу уртдгаа шүү дээ. Энэ нэг учрыг өнгөрсөн тэр нэг жаахан дурдаад өнгөрсөн учрыг би тэрийг гол жүжиг болгоод энэ хоёрын аних хайрын учрыг илүү ярьсан. Тэгээд одоо тэр салж ийн, явж ийн, ирж ийн, эргэж үжихээр ирж ийн ийм ариун жүжиг нөмөд оруулчихсан. Самбарын сонин дэлгэж хөрвүүлж байна. Манай 80 найрлагч бол нэг сайн ууж 50 тэгээд очроо уур мөхгүй шүү дээ. Гэхдээ бас нэг хөний хаад яд уурсан удаагүй юу? Одоо би нөгөө нэг хөнийг одоо нөгөө нэг хүүхнийг одоо ирээд нөгөө нэг гүнжимаага ирээд одоо ингээд явахад одоо тэр гүнжимаагийн одоо хайт талын айдын нэг залуу чулуу гэж нэг залуу тоглосон юм. Залуу тоглоод тэгээ одоо бид харин одоо нэг би мартаа ингээд гараад явж байгаа тараад миний өрөөр нь. За одоо бид харт танил юм чи. За одоо яаж ийнэ таагаар явж ийнэ гэдэг адууны дээр явж ийнэ юу хийж ийнэ гэдэг. Одоо манай хоёроос өөдсөн ингээд харгаад загсан ярилтай байхгүй юу. Тэгэл одоо энэ хэлнэ нааж авахаа гэрээр ороод чаа гарахгүй юу гэж ингэж хэлнэ. Манай залуу бол мартаа бочихта хөөе Баатар ахаа гэрээр ороод чаа. Ингэж хэлж болохгүй яс ингэж одоо тэр шингэлд орж их чаа. Одоо энэ халсны явж их чаа одоо. Чад дахиад хэлнэ. 80 тагш хэлж та одоо хoj болохгүй шээ одоо ингэж хөөе чаа сайхан хэл да. Нааж авахаа гэрээр ороо гэж зааж амцаал гээл. Эргээд би тас чи хэлээд угаан жаадлаа ингэ ярьсан. Манай хүн бас ярина. Хөөе билэг Баатар ахаа гэрээр ороо чаа. Тэгээд нэг тэр дээр нэг жоохон бас 4-5-аад ярьсан. Жоос орчихлоо тэр чинь. Жоос орж байгаа юм чи одоо надаас урахгүй. Энэ чинь манай хөдөө ингээд зураг авч их Бэлэг Баатарыг чи улсууд мэдэн шүү. Тань тэр маш чинь кино сүдрэлж ин болохгүй. Тэр чинь маныг ойлгохгүй. Бид энийг хийхгүй болохгүй. Бэлэг Баатар гэртээ бид ханаалсан. Одоо найруулгатай танаа хоёр орж ир. Бид одоо танаа хоёрд махчаанд явах. Танд мах идэж аярах уна. За одоо чи энийг өнгөхгүй мороо өгөхгүй гэж байна. За одоо яна хоёул аргагүй суула. Одоо шажуулынхаа бүх улсын адлаас хараа тад бууж нөгөө газар бэлтгэж. Тэгэл хоёулаа ороод уулаа шүү. Тэр малчдууд ихсэн. Тэр нөгөө талын тэр жилийн голын тэр зүүр талд Баянжиргал ах гэж нэг сайхан монгол айл байна. Тийм. Тэдний Баатар ахын ах төдөлний нийлсэн нэг гасаг газар дөрсч мөр одоо бүр төдийн өтөд хийсэн шүү дээ. Хориг тэр бүхэн мөр одоо бид нар бүр хань мэн алаж одоо энэ сайхан Лажа багшийн сайхан ирээдүйн тотголыг бол та бүхэн бол хийж байна гэдэг 80 найрлагч монс ч мөр авч бүр хань мэн алаж бүр хөдөө өдөр дээлэг тавьж тэгээд дөнгөд Шилбатар ээж амардаг амарж явах шандаа би чинь бас орхив. Би бас Монгол сэтгэлтэй юм бас яхаа арга бас тэр таксид аагаад бас очоод бас нэг юм шиг бас арайд очоод үүс шийдэл арах байгаад дараа өдөр миний жижиг байхгүй бол дараа өдөр нэр унтаад байна. Тэр Баянжиргал ах юм бол их сайн. Тэгээд одоо шилийн голын малчдад бол их сайн одоо их сайхан савсарсан талын тэр нөгөө асар сайлууд байна. Тэр цагаан орой хайтар тэр нуурын хайтар тэр бас сэрдмаа гэдэг тэр. Сэрдмаагийн тэдний нутаг дээр бид зураг аваа. Одоо бол тэр бас тэдэнд зарим мөнгөний өгөөгүй шүү дээ. Өгөө бэлчээрийн мөнгө
Манд бичээр дээр зүдэрсэн. Тэр гол талбай одоо наадмын хурлын талбай бол тэдний нутаг дээр. Нэг овоо бид бас нэг шинэ овоо хийгээд овоо ус сэргээд лам жалж номон шуулаа. Үнэн овоо болгосон шүү дээ. Тэгээд бас тэднийх нь бас бидэнд одоо сайн хандлага явж тусалж өгч байна. Одоо эдгээр малчтынхаа тусламжлалд ор хийж шүү дээ. Уггүй бол Jeremy Mitchell яг мөнгөөр тоочих юм бол бид улам дийлэхгүй болж байгаа. Ийм учраас сүүлийн үед нь би одоо мөнгө бол энэ кино хийгээд одоо чинь ингээд хагас хийгээл жогсоод энэ жаахан мөнгө олж ирэл эргээл хийн хуваараа мөнгө зөөлжөөд хийсэн кино юм чинь да. Одоо албан нийтээс жоос гэж байхгүй. За кино чинь би чинь бас нөх хунтар аастай. Тэгээд арга ядахтаа одоо би чинь зүү жүмчнэр тойрсон шүү. Өвлийн чагад одоо бядар бариад л зүү жүмчнэр ингээд малчтаас гоё гэдэг. Тэгээд нэг таарсан. Гэхдээ бас сайн улсууд таарна малчд. Жишээлбэл нэг зүү жүмчнэр сөөмөө амчир настай. Хөрх өдөр нэг өдөр хүнээ өвчөө үчгээд тэр чуглаас нь жоосон над таалаад ингээд. Дэмж. Анход бас нэг шийдвэл самай сумнаа нэг мандал гачааны нэг дарга бас өөрийнхөө хуваараа нэг жаахан жоосгож. Нааш яг ингээд доогор явсан. Явсан шүү би. Бадамсарн нэг хуучин манай малчтын дунд нэртээр Бадамсарн байд. Тэрнтэй уулзлаа. Бас жаахан мөнгө өгöd тусал. Ингээд өдгөрөө аваад ингээд явсан. Би хагас сар явчихлаа. Гэвч энэ олсон жоосон хэдийгээр баг боловч хүнээс сэтгэл. Энийг авчгаа 15 хоног төнд яваад иргээд зардалдаа ингээд яхах нь чинь нэг юм хийдэггүй. Ингээд яваад байхын ч аргагүй. Би зарим хүн чинь малчд намайг мэдэх нь бас мэдж ин кино телевизээр нэг гарсан да. Үгүй л энэ худалж фялаач юм явж явах юм уу бодохгүй юм боо. Нэг хүн ямар хүн ирээд жоос ведрлаад ингээд. Үгүй сүлдэн бодоод би бас ингээд бас одоо их явчрыг шийдүүлдэг. Тэгээ энэ малчдын сэтгэлийг хадгалж. Энэ юу гэж хааж явгаа. Манай уртын дууга хайрлж ин хааж яваагаа бодож ин тэдэнхэд өөрийнхөө харамбуу сэтгэлээ илтгэхэд мөнгө төгрөг гаргаж. Тэгээд энэ Бэлгбаатар тэр айлдантай тоглолтууд тэр малчайл тэгдэг. Бид хоёрыг тэр хамаарахгүй ч гэдэг малч хүн. Чи маргааш зураг авч болно шүү дээ. Өнөөдөр бид манай хүнээ чи тэр санааг хүртэхгүй болохгүй. Адлан жогсохгүй ч гэсэн болохгүй. Одоо тэр морсорын хүн тэр чин гитнэ тэрнээ мор. Намрын цагийн марчин бас унахад бас Jeremy ойлгосохгүй шүү. Намрын цагчаад яг таргаж аваад тарг гэж аваад яг 10 сарын үеэс чинь 10 сарын таргтай тавьсан мордууд яриад ачаад барьж авчираад бэрэн. Тэр айлын 10 морил олж өгсөн. Би энэ морь олдох юм байчихсан байх шүү. Манай тэр шилийн голч нь ялгч юу болж байгаа. Морьны зураг авах гэсээр л олдохгүй. Тэр айл 10 морь олж өгөө. Тэр морь нь би чад өнөөдөр 8 жамын чирэг тэр 10 морь мөн тэр 10 морь ховцын энэ 10 хүндээ өмсгөөд тоона. Явуулж баруулаад дээрэм бас энэ морьнда энэ 10 хүнээ өмсүүлээд эргэж зураг аваад. Ингээд нэг ийм хүчртэйгээр хийнэ. Өн чи би 100 хүн одоо үчгэд тэр талбай бас их сайхан хөгжөөнтэй болчихсон байна. 10 морьор хийсэн боловч хүнд бас нэг 50 60 морь явчих шиг харагд. Яг надад нэг 100 морь юм уу 50 морь байсан юм бол одоо тэр талбай их гоё болно шүү дээ. Тэр ми брадын дээр тийм хүчтэй байна. Хүчтэй. Үхэр байхгүй. Одоо шар хөл тэргэнэ хөлүүрийн шар гэж байх сургаалсан хүн байхгүй. Сургааж ингээд сургаад болсонгүй. Хамгийн сүүлд одоо зураг авна одоо энэ жоо бас хасаг тэргэн тэр ингээд явж ийн малчдын ингээд дээрэм одоо ингээд аваад тугаад явж ийн тэр нь бүр тэр гунаатай хон малитэн тууж явж. Жönхэ явж арга ядхнараа би хэллээ жаанква. Хүн зүтэг. Чанга. Яг сайхан тэргээр ингээд машинаараа таслаа. Ингээд явал човуулаад. Аринх нь ингээд гिचгчгэн одоо энд нь үхэр хулсангүй шар байхгүй. Тэр түрүү шар нь үжигдэхгүй. Жаанкал мөн тэгэл өвлөв. Одоо эрви юм бол ядарч одоо чинь ногтаажарын барьсан чинь сур биш. Тийм бүр барьж аваад нийлэн утас аачаад хийчих. Би чи энэ чи яаж болно вэ? Бид тэр чинь ноён унж явж байгаа мөр үнэндээ авчвал мөнгөн хажаар мөл байвал таа. Тийм нөхцөл хаанаас олно хийхин чаг нь охор их төвхтэй. Би кино бол одоо яг нэг сарын дээр нэг кино хийж байгаа надад ч бас амар. Жанаас болох шүү дэрсэн. Бүр бүх юм бүр шинэ юм одоо. Надаас ихлээд наах шиг бүр сахал уур чайчлаа гэж. Чайсаа наах шиг сахал. Энэ кинонд наах шиг сахал уусаас нэлээд хар байсан да киногийн байж уртлаас мөлөө чараад их чайсан. Харж ичэлж өдөр дөмөр цагаа ус ургаад байх юм. Тэлийн дараас шүү дээ. Бас удаж шүү энэ кинонд та яг эхлээд бэлтгэснээс аваад яг сүйдэрлээд өнөө ултраа бол энэ чинь хүндээ нэг насанд 2 жил гэдэг чи амар 2 жил л удаа явчихсан. Ингэж харж ятэрл 2 жил өнгөрөө. Байдал одоо 2 жилийн дараа одоо нэг би нэг телевизээр таныханд би чи аль дээр үлээ бас нэг ярьсан шүү. А тий
кино ордон дээр ярьж хаална. Малчтаа цагаансар киногаан тавьчихнаа л хэлчихээд өнөөхөн цагаансан болоод байхгүй хөдөөнөө ус асууж ийн гэж. Асууж ийн. Одоо бол тэр хаач өгдөг кино яаж гсэн тэр интернетээр гарсан бас асууж ийн. Хүн асууж ийн. Хаяа нэг манай хаажмын тухайн кино хийлээс ирдэ хаа тавьж гинөө хүн үжив гэдэг ингээд асууж ийн. Тэгээд одоо бүр гарсан. Одоо сүлжээн дээр бас ярих асууж ийн. Тэр манай кино одоо хаагаар байж ийн. Одоо хийгээд юу болж байна? Одоо бид бүхэнд санаад сонирхож болно гэсэн. Одоо тэгээ одоо 2 жил малчтын ураад бүр 2 жил бүр тэгж ярьсан шүү. Цагаансар болчих. Өнөө жил цагаансар бол одоо үнэн болно. Сая хийгээ бараачихсан юм чинь. Цагаан явхурд байсан бол нөө жилийн хугацаатай байсан бол энэ кино бас өнөөс бас гоё гоё. Хэрвээ мөнгө төгрөг бардан байгаа цаг хугацаа урт байсан юм бол. Би бас яхан ичид турчихгүй да. Жисгээ тур дийлмүү тэгээ. Юу тарах юм бэ? Тор гэж хэл болоод буй технологи яаж үйлдвэ яваад ирчихэн өлсөн бас хажуугаар хүн дайлж байна. Махын олж авах хантар ирчихэн. Арх угаа мах идчихнэр чи улам таргалж гад чарайн гөлүйгөө досгараад өгөөд. Тэрүүсээ одоо хаагшин амьдрал дунд яг бас нэг үеэсвэл амар жавууртай явжсан, төдөртэй явсан цаг байсан. Төдөртэй байжсан үе тэр үйл харах яг. Тэр үеэстээ чиний дүрээр хэрв чим сэрхий тарган гараад ирсэн бол одоо таахгүй. Лажа багш их хэлэн чи яста тарган жатгал хүн байсан ба шүү дээ. Самбарын сонин дэлгэч нийгэм соёлоор гол хараас болгож Монгол үндэстний нэрд хүмүүс эрдэмтэн суллага тунжиж хүмүүсийн гардын чиг болж байгаа сэдвд хандуулан чөлөөт хэрэлцээний хэлбэрээр үжигч та бүхэндээ толин уулж байна. Нэг насыг бол одоо үнэндээ их бас их 90 минут дотор 94 минут дотор хураангойлаад одоо яаж хэл ханамттай чихгүй аргагүй ханамжгүй чихгүй аргагүй би бодоход бол юм штэ урлаг кино ердөө бүгдөө хэлдэг харамсалтай олж алдах учир байна. Би өөрөө чансангуй учрууд байх юм чинь өөр устын яаж хэлнэ. Аль талаараа тэгээ одоо миний энэ бол жишээлбэл миний хэлж байгаа улирлын тал тийм ба урдчаахан хугацаа энэ хугацаа байж исэн бол би улам сайхан зураг аваад одоо жүжигчин саяхан хэлдэг шиг олон талаар хуучир сунны юмс одоо хуучруулгаж хийх. Тэр хуучруулж замжихгүй хийж барангуут л өмсөд л одоо зураг авч байгаа юм чи. Тэр одоо тэр нэг арвин тэр одоо өдөл хэрэгслийн талаар гэрмэр одоо тэр нөхцөл энэ арвин юм дээр бол харамсалтай өнгөрнө. Ингээд энэ чинь мөнгнөөс шалтгаална арив очроос. Тэгээ би бодсон одоо энэ настны кино настных нэг нас бол хааж авах нэг нас бол айхтар их нугарл бүдрлийн донд явсан. Их халууд. Тэгээ энэ кино хийсэн чинь яг тэр кинонос тийм шулуун биш. Арвин нуудар би одоо тэр нэгээр тооцоод байх хэрэг алгаа очив. Их тийм би наагч саяхан ярьснаас үзэхэд нэгэнтэй нэлээд хүчтэй. Наагч өөрөө нэгэнтэй ингээд доош яваад одоос өөрөө хэлж бадаргуй хийж яах гэсэн шиг. Тэгэж ичиж нэгээр ингэж ирж явах үж одоо нэгэнтэй нэлээд хүчтэй ингээд. Арга байдал одоо чухамдаа чимээг далдааж noloмсон гартуул. Энэ нэг юм хийчихэд дутуу хайчих болохгүй. Түр шамчна кино дэлгүүр энэ удаа очиход бас хаяа манай энэ тусаа танай нэг бүр сүлдөө чинь юм удвал янз бүрийн яриа гарна шүү дээ. Одоо баргалдаа энэ хийхэн байж чээ. Ингээл хайчих юм байна л гэд бодчих. Чигсэн чи одоо сүлдэн дөнгөд очиод хийсэн. Энэ бол хашил шинийн хотын нам засгийн ордон болоод намын хороо бидний их тусалсан. Хамгийн сүүлийн мөнгө чигсэн шинийн хотоос гаргаж байгаа бидний эцсийн эцэстээ нэг юм болгосон. Юм лаажаагүй шинийн хотын хүн ах нар юм. Ингэнээр хашаа нутх нь бол бидэнд бас нэг их тусалсан. Энийг би талархаж байна. Эднээ энэ байх хамтлаг байсан бол өнөөдөр бас л хөвж байна. Одоо үнээр хаягдах төр. Тийм ээ. Тэглээ одоо таажгаа үнэн одоо өөрөө хэрэг үнэн байсан төгрөг ингээд бодохдоо та одоо яг амьд сэрүүн дээр инээ ингээд тэгээд үжүүлсэн төгрөг лааж авах гэж бол өчиггүй их баярлах байна. Танай хэлж байгаа ёстой таа. Энэ хүн яг хэлбэл бидний харамслын хамгийн их харамсал бас л тэр өөрөө
настан байжгаад үтсэн л хэдий гоё тийм ээ. Энэ нь бол бодох тусам харамсан. Тийм мануусын гариган болж тэр үеэс шингээд дисгүй тэр балсныхан дараа биднуусын хамаг харамсдаг өчиг мөн энэ гэж. Тийм шүү. Яриад байсан шүү. Одоо очие тэр үеэс эрд дийлэхгүй байсан. Одоо очие одоо шилэнгод очие. Очоо шингээ хэлж байгаа уулж амжсангүй очид ийсэнгүй. Тэгээд ястаа нэг мөн тэгээд нас барцсан байсан. Яг юм нь бол 8 голоос энэ эдэр үеийн тоглоулсан. Матер шилийн гол Эрдэнэт явах ш. Яг өвөө үеийн тоглоулах маягтай тэр шиг ярьжсэн. Тэгээд яг ихлээр тэр кино ихлээд шингээлтэд орж байтал чинь одоо Эрдэнэт явах шаснаас бараад өглөө. Тэр бол нэг нутгийн Эрдэнэт гэдэг хүн байна шүү. Тэгээд тэр хаажгаа багштай төсөрхүү дуулах нь усахан дуу. Тэгээд тэр бол өөрөө ч гэсэн баялж ийсэн. Одоо дууцаавын өтлөө насныхын би тоглоно гэд. Манай тэр талбад би тэр орой нэг хурал хийгээд ингээд бүх дугайлангийн хурал хийгээд ажил байрлуулж итэр дундана гэнтхэн нас барчихлаа гэдэг чимээ ярьж. Тэр чигээр өмч ороод очоод хорлоо жогсоол очоод нэг болгоол үржил гринд тохнуулаад. Чөл энэ очроо одоо би ч одоо сонгох над өөр жай байхгүй. Чи өвгөнтэн тоглол. Нас өндөр болсон хань насчсан хань хийх гэсэн чи тоглол. Тэгэл бэлэг батын дараас эргэлж ангаад өндөр шүү дээ. Миний хамгийн нэг сэтгэл хөдлөлд би өөрөө бас нулимс унгаа байлсан дотор нулимс эргэлсэн учраас би тэднээ тэгээд ингээд анх удаа гажир нутгийн үжээд одоо ингээд дэвтрэний жасаад ингээд үдчих үед хөрөөд оцсон шар нөх байна. Өөрөөсөн гэнтхэн тэр хүүхэн гэрлээ гэдэг байна. Гэрлээ ингээд надад дагуулад нутаг дээр аавынхаа нутаг дээр очиж өгжүүлсэн. Үүрнээс өнөө нохоо босож ирээд ингээд ар хоёр хулын чирээд гажир чирээд өгшрөөд алхад дийлэхгүй ирээд эжнээ үнэрлээд ингээд дараа нь хөрхи хулын чирээд яваад өрөнд орс. Тэрийг үжээд ээчээд эжин өвгөн байхад байсан нохоо явчихлаа. Хэрэг одоо эжин байхгүй энэ нохоо хөрхи бас өвгөрөөд одоо дараа нь очоо би чи энэ нохойгоо болвол муулгаад ингээд энийг бичиг өгүүлдэхтэй гэж итэр намайг очихоос нь машина аваад очоод зураг авахгүйс нь өгчихсэн. Чи өөр нэг нохоо олж ирүүлээд шар нохоо би тэр шар нохоо хажууд нь тавиад. Үндэ энэ учрыг ингээ холбоод ингээд явал хүний сэтгэлийн хөдөлгөөхөөр байсан. Тэгээ сүлдээ одоо тийм ярим одоо урт байд зураг авч болохгүй болохоор тэрийг байсан. Чи тэр нохоо шар нохоод 2 дугаар удаа айлаас жолж авчиж зураг авсан нохоо одоо бас байхгүй нэ. Хоёр нохоо бүр байхгүй. Тэр нохоо учрыг жаахан хожидоод байж. Хожидоод л. Тэгэл хөлөө чирч явах. Одоо тэр нохоо үжээд эжин байхгүй настай хүн нэг үлдчихсэн. 14 жил чавитэн дотор яраан орооч. Яг лааж өгсөн чидээсэн. Очоод нохоогоо нэлээд тавиад чи намайг 14 жил давлаа. Өмнөх нь чиний нөгөө нэг ханчин бас нөх баг баал нохоо байсан юм байна. Өнөөх нь өгчөж. Тэгээ одоо чи биний явдлаас удахгүй байлжээ гэж ингэж хэлээд одоо өвгөн одоо өвгөн шоу гэдэг дууга хөгтөнд дуулж өгöd ганц моднод орч өгöd байхгүй. Дахиад ирэхэд тэр мод яг сарн бүр хуваараад юу ч хөө нэг л үүр үлдчихсэн. Энэ чилэн байна. Тэгээд яасан юм энэ бол бас заримдаа тэгээд тийм учраас таарч. Яг сайхан наагш ярьдаг. Хүний амьдрал нь уурал өдрөлтэй. Ер нь танай энийг ингэж сүудрэл явсан энэ замд бас ариу юм их. Өдрөлтэй. Нас барчхаад киног нь хийхэд бас нугур өдрөл. Нэг нас нугур өдрөл. Их сонин. Нэг нас өдрөл. Энэ киног би өөрийнхөө бодлолд авчаад урлагийн талаар аим хийх ямар гэж хэлэх аргагүй. Тэр хэд бол үжигчд очиж үнэлэхэд. Гэвч миний энэ учрыг хийсэн бол би өөрөө би Монгол үндэстэнд осолдохгүй. Үндэстэнд би тустай аж хийлээ. Өөрийнхөө баян гомдохгүй би ийм сайхан тустай тийм ээ үндэснийхэн төлөө нэг аж хийлээ. Одоо болтой. Энэ ажил бол агууй хажаа гэж юм. Кинон ямар гэж яахгүй. Тэр бол үжигчд үүдэн. Би бодоход үжигчд үжснээ дараа бүр давтай. Тэрийн санааг ойлгох. Өвгөншавоо бичнэ. Өвгөрий чимээ нутсангаа өнгөртөн чин хан жанжармаар өвгөрлөө дэ